Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлний гишүүнтийг халтнаас гаргах гэсэн гэрийн даалгаврын 3 дугаар бодлогыг нь бодъё. За энд халтнаас гаргана. 8 ба 10-ын хамгийн их ерөнхий хуваагчийг нь олно. Хамгийн ерөнхий хуваагч 8 ба 10-ын. Эндээс хамгийн их ерөнхий хуваагчийг та нар өөрсдөө олж чадна. Тиймээс эндээс 2 гэж гарна тий. За тэгвэл 2-ыг халтан гаргасан байгаа. За одоо хувьсгчуудыг хоёуланд нь байгаа. Хоёуланд нь ийм гэсэн үсэг байгаа тий. Иймийн хамгийн бага зэргийг гаргана. Энд 2 зэрэг, энд 1 зэрэг байгаа учраас иймийн 1 зэргийг гаргана. За хоёуланд нь n гэсэн үсэг байгаа учраас n-ийн хэдэн зэргийг гэвэл хамгийн бага зэргийг нь 3 ба 2-ын багыг нь 2-ыг халтан гаргая. За гаргачлаа. 8-ыг 2-д хуваавал 4-өлд нь за m квадратын 1 зэрэг халтан гарсан учраас m-ийн 1 зэрэг үлдэх. За n кубын n квадрат нь гарсан учраас n-ийн 1 зэрэг үлдэх юм байна. За нэмэх тэмдэгтээ 10-ыг 2-д хуваавал 5. Тэгэхээр m өөрөө гарсан байгаа. m-ийг бичихгүй. n квадрат бас халтан гарсан байгаа. Тиймээс ингээд өлчгдөхүүн болгон задлагдсан байгаа. За дараагийн бодлого 5 дугаар бодлого. За эндээс бид нар 8, 2, 12 гэсэн тоонуудын хамгийн их ерөнхий хуваагчийг нь олно. 8, 2, 12 гэсэн тоо. Эндээс 3-ла 2-д хуваагдана гэж гараад ирнэ. Эндээс 2 гэж бичлээ. За одоо гурвууланд нь байгаа хувьсгчийг халтан гаргана тий. Энэ m-ийн 5 зэрэг, m-ийн 4 зэрэг, m-ийн 3 зэрэг. Бага зэргийг нь халтан гаргана. 5 зэрэг, 4 зэрэг, 3 зэрэг гэхээр m-ийн 3 зэрэг нь хамгийн бага нь учраас халтан гаргачлаа. За одоо n куб, n-ийн 5 зэрэг, n-ийн 4 зэрэг. За гурвуулангаас n-ийн хамгийн бага зэрэг буюу n-ийн куб гэдгийг халтан гаргалаа. За 8-ыг 2-д хуваа 4, m-ийн 5 зэрэгээс m-ийн 3 зэрэг хуваахаар 5-аас 3-ыг хасаад m-ийн 2 зэрэг үлдсэн байгаа. За n куб өөрөө халтан гаргасан байгаа. Ингээд болсон байгаа тийм. Нэмэх нь 2 өөрөө халтан гаргасан байгаа. m-ийн 4 зэрэгээс энэ 3 зэргийг хасвал m-ийн 1 зэрэг үлдсэн байна. За одоо энд 5 зэрэгээс 3 зэргийг хасвал энэ 2 зэрэг үлдсэн байна тий. Хасах нь 12-ыг 2-д хуваавал хасах нь энэ дээр бичиж 6. За одоо m куб өөрөө халтан гарсан. Тэгэхээр m-ийг бичихгүй байгаа. За n-ийн 4 зэрэг, энэ 3 зэрэг гарсан учраас n-ийн 1 зэрэг үлдсэн байна тий. Тэгэхээр хариу маань 2 m-ийн куб n куб гэж халтан гарсан байгаа. Халтан дотор 4m квадрат нэмэх нь n квадрат хасах нь 6n гэж халтан гарсан байгаа. За дараагийн бодлого 7 дугаар бодлого. За эндээс коэффициентуудыг хамгийн их ерөнхий хуваагчийг нь олно. 15, 45, 9 гэдгээс эндээс 3 гэж халтан гаргах ёстой. За хамгийн их ерөнхий хуваагч нь 3 учраас 3-ыг халтан гаргачлаа. За одоо гурвууланд нь x гэсэн хувьсгч байна уу? x. Түүний хамгийн бага зэрэг буюу x-ийн квадрат нь хамгийн бага юм тий. За одоо y-ийг олъё. y гурвууланд нь байна уу? Байна. Тиймээс y-ийн хамгийн бага зэрэг энд 3 зэрэг, энд 1 зэрэг, энд 2 гэхээс y-ийн 1 зэргийг халтан гаргасан байгаа тий. За одоо 15-ыг 3-д хуваагаад хэд 5-д нь за x-ийн квадрат өөрөө гарсан байгаа. y-ийн 3 зэргийн 1 зэрэг гарсан учраас y-ийн 2 зэрэг үлдсэн гэж бичнэ. За хасах нь 45-ыг 3-д хуваавал 15 гэж гарна. x-ийн 5 зэргийн 2 зэрэг гарсан учраас x-ийн хэдэн зэрэг үлдсэн? 3 зэрэг үлдсэн байгаа. За y өөрөө тэлцгээрээ гарсан байгаа. Тэгэхээр y-ийг бичихгүй байгаа тий. За одоо эндээс нэмэх нь 9-ийг 3-д хуваавал 3, x-ийн кубын квадрат нь гарсан учраас x-ийн
нэг зэрэг үлдэнэ. Игэргийн хоёр зэргийн нэг зэрэг гарсан учраас игэргийн нэг зэрэг үлдэнгээд ингэж бичихнэ. За ингэж үлжигдэх хүн болгон задлагдсан байгаа. Халтны өмнө гарсан байгаа тийм. За дараагийн бодлого 9 дугаар бодлого. За хамгийн их ерөнхий хуваагчийг нь олно 10, 15, 20. За хамгийн их ерөнхий хуваагч нь мэдээж 5 гэж гарна эндээс. За тэгвэл 5-ыг халтан гадан гаргыг би энэ дээр бичиж 5 гэж бичлээ. За одоо гурвууланд нь байгаа хувьсгчиг. Чинь А гэсэн гурвуулаа байгаа учраас 3 гишүүн байгаа учраас хамгийн бага зэрэг буюу А-гийн 3 зэргийг халтан гадан гаргана. За одоо Б гэдэг нь Б-гийн куб, Б-гийн 2 зэрэг, Б-гийн 4 зэрэг хамгийн бага нь Б-гийн 2 зэрэг байгаа учраас халтан гадан гаргачлаа. За одоо халтан дотор 10-ыг 5-т хуваавал 2 үлдэнэ. А-гийн 4 зэрэг, энд 3 зэрэг гарсан учраас А-гийн 1 зэрэг үлдэн гэж бичнэ. 1 гэж бичих гэх тийм. За Б-гийн 3 зэрэг, Б-гийн 2 зэрэг гарсан учраас Б-гийн 1 зэрэг үлдсэн байна. Хасах нь 15-ыг 5-т хуваавал 3, А-гийн 4 зэргийн 3 зэрэг гарсан учраас А-гийн 1 зэрэг үлдэнэ. Б-гийн квадрат гарсан байгаа. Нэмэх нь 20-ыг 5-т хуваавал 4, А-гийн куб халтан гадан гарсан байгаа. Б-гийн 4 зэргийн 2 зэрэг гарсан. Одоо Б-гийн 2 зэрэг нь үлдсэн байгаа. За ингээд бидний бодлого бодогдох. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.